Үс зарчилгаа подкастын шинэ дугаар эхэллээ. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За өнөөдөр бид хуйхны эрүүл мэндийн талаарх нэгэн их чухал сэдвийг хөндлөнө. Тийм шүү. Заримдаа ингээл үснийн л ургахгүй шингэрээд ч байгаа юм шиг санагдаад байдаг штэ. Тийм. Эн чин хуйх бөглөр сонтой холбоотой байж магадгүй гэвэл та итгэх үү? Яг тийм. Хуйхыг нэг ёсондоо ингэж хэлж болно. Үсний тань хөрс гэж ойлгож болно. Хөрс. Тийм. Энэ хөрсөнд өөрөөр хэлбэх хуйхны нөх сүвэнд чинь тус үсний бүтээгдэхүүний үлдэгдэл бас дээрэс нь үхэгдсэн арьс хуримтлалтай ирэхээр үсний уутанцаар буюу follicle бөглөрдөг гэсэн үг. Яг л нөгөө цэцгийн хөрс хатурчвал ургамал ургаж чадахгүйтэй адилхан байх нэ. Яг зөв. Ингээд бөглөрсний улмаас үсний ургалд удааширдаг. Тэгээд ургаж гарч ирж байгаа үснүүд нь нэмгэрдэг, улмаар бүр хуйх загаднах тийм шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр чин зөвхөн үсээ угаах биш, хуйхаа цэвэрлэх нь бүр чухал юм байна, тийм үү? Яг тийм. Тэгвэл яг яаж үнийг шийдэх юм бэ? Шийдэл нь ерөөсөө хос улсын арчилгаа. Нэгдүгürt хуйхандаа их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. За, Манай Beaver брэндийн цайны муудны хантай шампунь ангижруулагчийг 7 хоногт зүгээр нэг л удаа хэрэглээд хуйхны гүндэх бух хэрдлийг арилгаж нэг сайхан амьсгалуулах хэрэгтэй. 7 хоногт нэг удаа гүн цэвэрлэгээ хийлээ. Тэгвэл бусад өдрүүдэд нь ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ? За энэ бол маш чухал. Бусад үед нь үсэндээ чихшил, тижэл өгөх үйлчилгээтэй өөр төрлийн Beaver-ийн шампунь ангижруулагчаа сонгоод хэрэглэнэ. Ойхомжтой. Ингэснээр хуйх цэвэр үс тижэлэг байх тэр тэнцвэрийг хадгалж чадна гэсэн үг. Вау, маш ойхомжтой бас үр дүнтэй зөвлөгөө байна. За сонсогчдоо. Тийм шүү. Дараагийн дугаартаа бид хуйхны массаж үнэхээр үр дүнтэй юу гэдэг сэдвээр ярилцах болно шүү. Now, here's a question we'd like you to think about. Та зүгээр л үсээ угаагаад байна уу? Эсвэл үснийхээ ургах хөрсийг цэвэрлэж байна уу? Дараагийн дугаараар уулзцгаая.